За бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бас энэ сошиал орчинд бас энэ худлаа мэдээлэл бас гарч байгаатай холбогдуулж бас би бас мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ энэ бол огт худлаа мэдээлэл. Одоо Улаанбаатар хот бол 7 их үүсвэртэй байдаг. 7 их үүсвэрээс одоо усаа одоо татаж хэрэгэлдэг. За 7 их үүсвэр долуулаа одоо өнөөдөр бол гормын дагуу ноцоос тоног төхөөрөмжүүд бүгд гормын дагуу хүн хүч гормын дагуу бүгд бол ажиллаж байгаа. Энэ одоо ямар одоо үндслээр ямар одоо юугаар одоо мэдээлэл гаргаж байгааг би бол мэдэхгүй байна. За өөртөө хүмүүс над руу мессеж явуулж байна. Ийм үнэн үү гэсэн ийм одоо юу гэдэг дуут одоо voice-оор одоо явуулсан байна. Тэгэхээр саяас ч гэсэн бас дарга хэлж байгаа шиг янз бүрийн одоо юмнууд байж байгаа ах гэж бодож байна. Улаанбаатар хотын бохир цэвэр бол хоёрдох ямар ч үндэслэл байхгүй. Бас энэ байж байгаа эвл мэдээлэл бүр болохгүй бол 7 их үүсвэр дээр очиж яг газар дээрээс нь бас ингэж харж үзнэ үү гэж би бас хүсэж байна. Яагаад тэгж байна вэ гэхээр одоо манайхан ч заавал ч ингэж үзчихэж харжээж бас мэдээлэлд итгэдэг болсон байна. Тийм байгаа болохоор та бүгдийг бас урьж бас бид бүхэн очиж үзүүлэе гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотын ус угийн удирдах газар бол өнөөдөр одоо удирдлагын одоо системтэй SCADA систем дээр бүх мэдээллүүдийг одоо минут секунд тутам одоо гарч идэг. Тэн дээр ч гэсэн очиод та бүхэн бол алсаас удирдах байгаа тэн дээрээс харах болцоотой шиг гэдгийг бас хэлье гэж бодож байна. Өнөөдөр бол нийтдээ Улаанбаатар хот урьдчилан нь бол 152 мянган метр куб усыг бол хэрэгэлсэн байж байна. Ер нь хоногт одоо дээд түвшин нь одоо 161 мянган метр куб усыг бол Улаанбаатар хот хэрэгэлдэг. За 145-аас бид бүхнийг бол 165 мянган метр кубыг бол хоногт бол хэрэглэх юутай байж идэг. Хүчин чадалтай байж идэг. Урьдчиланы байдлаар бол 152 мянган метр кубыг хэрэгэлсэн байж байгаа. 218 гүний худаг байдаг. 218 гүний худагаас 61 гүний худаг бол ажилласан. За 152 гүний худаг ноцоос тоног төхөөрөмж бэлэн байдалд одоо ингээд бэлтгэлтэй одоо ингээд байж байгаа. Ямар нэгэн одоо асуудал гарах юм бол дахиад түлхэх нөөц бодгууд бидэрт бол маш их бол байгаа гэдгийг бас энэ хэвлэл мэдээлэл нь хэлье гэж бодож байна. Тэгээд энэний дараа бас мөн Улаанбаатар хотын цэвэр бохир бол хизээч одоо юм нийлэхгүй хэрвээ яахаар бол хурж ирээд бас тэр 7 их үүсвэр дээр одоо сэтгүүлчдэр та бүгд хурж ирээд үзэж болно. Ямар ч асуудалгүй байгаа гэдэг. Бид бүхэн тоног төхөөрөмж бол одоо бэлэн байдалтай дайны хайжгаар дажин гихчээр бас бид бүгдийн энэ бас энэ асуудалтай энэ одоо Улаанбаатар хотын иргэдийн төлөө одоо 24 цагийн байдлаар одоо ажиллаж байгаа хүмүүс одоо тус олдгоо махад одоо ийм юмор одоо бид бүгдэд одоо хариу бас барьмааргүй байна гэдэг бас хэлмээр байна. Тэгээд бас Улаанбаатар хотынхаа хүн амын одоо үндэсний бас бол бүрэн одоо шинжилгээний үндэстэй одоо лабораторийн одоо шинжилгээ ухааны үндэстэй одоо бүх юмнууд бол бэлэн байж байгаа болохоор энэ дэр ямар нэгэн асуудал дахин хэлье баярлалаа гэдэг байгаа. Шаа асуултаа би хариулж. Асуултаа хариулт харин цэвэрлэх байгууламжтайгаар бол ус бол их ирж байгаа. Цэвэрлэх байгууламж бол 160-аас 170 мянган метр куб усыг хоногт хүлээж авч цэвэрлж байгуулж нийлүүлэх ёстой. Өнөөдөр бол 200 гарцсан одоо байж байна. За цэвэрлэх байгууламжийн гэхдээ тоног төхөөрөмжүүд бол бүгд бол гормын дагуу ачаалттай бол ажиллаж байгаа гэдгийг бас энэ ташаанд бас хэлье. Бас иргэдэд бас нэг энэ ташмыг бас ашиглаад хэлэхэд цэвэрлэх байгууламж сүүлийн хэдэн өдөр энэ одоо шууд бохрын одоо цооног руу одоо манай иргэд маань одоо борооныхоо усыг гономоор татаж одоо хийж байна. Энэ маань бол цэвэрлэх байгууламжаар хүндрэл бол учруулж байгаа шүү. Мөн хог их ирж байна. Хогоо их хийж явуулж байна. Энэ хог маань бас цэвэрлэх байгууламжаар жоохон хүндрэл учруулад байна. Тэрнээс цэвэрлэх байгууламж бол бас гормын дагуу бас ажиллаж байгаа. Ноцоос тоног төхөөрөмж ямар нэгэн асуудал байхгүй байгаа гэдэг бас энэ хэлье гэж.